Ургахын улаан нарнаасаа цог хиймрийн элчийг авч уудам хөх тэнгэрээсээ ирэх жилийн өнгөө шинжиж учир нь золгох хүн бүхэндээ элбэг дээлбэг энх мэндийг өрөөж сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу. Гартаам хаш манан хөөргөө голомт тойруулан зөрүүлээд гарч байгаа жилийн өнгө төрхийг хилэлцэж гадаа гэртгүй гой дээлтэй хүүхдүүд шуугилдан тоглоод хүйдний уйлрал харсныг мэдэгдэж хүн бүхний маг найтны идгээ. Хатган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох очрол дээр хатан өвлийн жаврыг хураан золгох өрөөл дээр хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр хаврын тэргүүн сар жаргал цацруулан ирлээ. Цагаан сар бол өвлийг үнтэй давж, хавартай хавтай сайхан золгож, нэг нас нэмсний баяр төдийгүй, ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл зан заншлаараа бахархах, аав ээж ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батчих, овг удам судраа мэдэх, залуу үеэ инэрэн сургаалаа хайрлах, хиймэрл ундайгаа сэргээж, ард олноороо буян хурааж шинэлдэг, олон ёс заншлыг хадгалсан баяр үлээ. Бид энэ удаагийн сар шинийн баярыг нэвтрүүлгээ дорны их говьоос бэлтгэн үзэгч танаа өргөн толилуулахад бэлэн болоод байна. Оргийн адил биш хэмээх шинжээч уяачийн суу алдраар түүжээсэн хутгтын шигшмэл хурдаараа Монгол туурхтан даяар суу алдраа дуурсгах болсон хутгтын хурд морин спорт уяачны холбооны тэргүүн Бүрэнбатын урилгаар бид ийхүү Дорногов аймгийн их хэд сумын Баянбагт өнтөө сайхан өвлжиж байгаа гэрэл доржийн өргөнөөс өнөөдрийн нэвтрүүлгээ хүргэж байна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. 1-р суваг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн сар ширнийн баярын дугаар Дорногов аймгийн их хэд сумын Баянбагаас хөрч байна. Өнөөдрийн нэвтрүүлэг маань яг Малчны хотгоноос энэхүү сумын энэхүү багийн аймгийн алдарт уяач Ган Төмрийн хүү гэрэл доржийн гэр бүлээс бид бүхэн үзэгч та бүхэнтэйгээ сар ширнийн баярын дугаараа бэлтгэн хүргэж байна. Та нар маань сайхан шинэлцгээж байна уу? Сар шиндээ сайхан орцгоов уу? Монгол түмний өв соёлыг дээдлэн хүндэтгсэн бүх юмыг цагаанаар сүлсэн ийм сайхан цагаан сарын баярын өдөр Малчны хотгоноос үзэгч та бүхэнтэйгээ Монгол улсынхаа өнцөг булан бүрт мэдчилж байгаадаа туйлын таатай байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг хүндэтгэн хүлээн авч хөрөлцөн ирсэн олон сайхан уран бүтээлчдийн төлөөлөл Монгол улсын гавьяач жүжигчин, үлзий орших, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Болормаа, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Болор мөн одоо өнөөдөр энэхүү сайхан одоо Дорногов аймгийн маань алдарт уяач Ган Төмөр ахын маань хайртай гэр бүл өр хүүхдүүд ийм сайхан одоо сумын ард иргэдийн төлөөлөл бас энэхүү сайхан өдөр цагаан сарын баярыг өргөн олонтойгоо тэмдэглэхээр нэвтрүүлэгт манаас уригдаа оролцоод байна. Тэр дундаа өнөөдрийн энэ сайхан нэвтрүүлгийг ерөнхий ивент тэтгэгчээр ажиллан Монгол түмнийхээ энэ сайхан онгон дагшин байгал төрж өссөн нутгаасаа Дорногов аймгийн уяачдын холбооны тэргүүн Бүрэнбатаас хөрөлцөн ирсэн байгаа. Энэ сайхан цагаан сарын баярын өдрийг бас чимж эрхэм үзэгчтэй мэдлэгээ хүргэн бас энэхүү сайхан өдрийг мелано гэж хүсэж байна. За өнөөдрийн энэ сайхан хүн чанар нэвтрүүлгийг манай Дорногов аймгийн их хэд сумаас өнөөдөр хөрөлцөн ирж
бэлтгэж байгаа хүн чанар нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлалаа. Мөн одоо урлаг соёлын зүтгэлтэн Монгол улсын гавьяач жүжигчин Үлзий Орших ах болон мөн соёлын тэргүүний ажилтан Болормоо, соёлын тэргүүний арчин Болордоо бас маш их талархаж байна. Тэгээ өнөөдөр энэ сайхан нэвтрүүлгийг бэлдэж байгаа Ган Төмөр ахыхаа гэр бүл маш их талархлаа. За тэгээ ямар учиртай өнөөдөр бас энэ сайхан сар шинийн энэ нэвтрүүлгийг өнөөдөр Малчны хотноос, найзынхаа хотноос бэлтгэж байгаа учир утга нь бас их учиртай байгаа. Яагаад тэгэхээр миний ээж энд Орногов аймгийн Ихэд суманд төрж өссөн. Тэгээ өнөөдөр бас ээжийнхээ энэ сайхан одоо баян уулын ингээс энэ сайхан сар шинийхаа дугаарыг одоо бэлдэж байгаад бас маш их таатай байна. Тэгээ ирж буй одоо энэ сайхан бар жилдээ уяачт маань хотлоороо одоо сайхан эргүүлэнх аз жаргалтай одоо маш сайхан ажил үйлс нь бүтэмжтэй байхын үлзийтэй сайхан яриулыг өргөн дэвшүүлж байна. За. Хүрээ. За, сар шинийн баярын өдөр Монголын нийт ард түмэн Ихэдийн ард түмэн Малчид энэ өдрийн баярын мэд хүргье. Сар шиндээ сайхан шилжчихээрэй. За тэгээд манай өвгөнд өнөөдөр чанар телевизийн хамт олон ирж нэвтрүүлэг хийж байгаа явдлад маш их баяртай байна. Ингээд энэ телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Сар шиндээ сайхан шилжчихээрэй. За. Та маань таны үед одоо сар шинийн баярууд яаж одоо өргөн төм маань тэмдэглэдэг байсан бэ? Энэ талаараас үзэгчд маань сонирхож байж магадгүй шүү дээ. За манай орон нутагт сар шинийг бол одоо битүүний өдөр үдээс хойш малаа хотлуулад тэгээ битүүнийхээ идээ цагаа бэлдэж тэгээд битүүндээ сайхан битүүлээд шинийхээ нэгнийг өглөө уул аваан дээрээ гарч иймэр юу тавьж тэгээ гэрөөндөө ирж урхан дахилтаа зайсууныхээ дээжийг өргөөд өөр хүүхдүүдтэйгээ ихэр залгаад ийм учиртай юм аа. Өнөөдөр бас маш сайхан байна шүү дээ. Танаа одоо дээрээсээ хоёр дахь хүүгийн ирээд одоо бид бүхэн энэ сайхан одоо Малчны хотноос аавын ээжийг нь хайртай ханийн өр хүүхдүүдийн уран бүтээлчдийн Монголын сар болсон уран бүтээлчтэй уяачдын холбооны маань удирдлагууд ерөөлч магтаалчтайгаа ийм сайхан танаа гэр бүлийг бас 2022 онд ирж буй ондоо эрүүл инх саруул сайхан байхын ерөөл өргөж бас ирж байгаамаа. Өнөөдөр бас таныхаа энэ сайхан үгийг Монгол түмэн маань бас эрхэм үзэгчд манаас хүлээн авч баярлаж байгаа хаа. Тэгээ тандаа зориулаад танаа гэр бүл өр хүүхдүүдэд зориулаад Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Болор дүүгээ Айдууны төрлөг өргөнөө хэмээн хүсэн өрөөж байна. За Монголынхоо нийт ард түмэнд энэ сайхан гэр бүлд сар шинийн мэндийг хүргээд Дорноговын Догшин ноён хутагт Дандан Аравжаагийн бүтээл Хурмас тэнгэр хэмээх уртын сайхан дуугаар Айдууны төрлөг өргөн барья.
Нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгээд энэхүү сайхан аялгаутайгаараа бид бүхнийг мэлаасан сар шинийн мэндчилгээ хүргэсэн Монгол Улсын соёлын дэргүүний ажилтан Болормоодо маш их баярлалаа. Гэлалаа. Тэгээд өнөөдөр бас энэ сайхан сар шинийн баярын өдөр мэдээж энэ малчны хотхоноос үзэгч төмдөгөө мэдчилж байгаа. Тэгэхээр малчин одоо хүмүүсийн маань аж амьдрал энэ жил одоо бас хэр өнтөө оров хүмүүс бас сонирхож байгаах Дорногов аймгийн маань Ихэд сумын Баян багийн маань одоо малчид маань хэрхэн одоос өвлийг өнтөөд авах гэж байна. Одоо мөдгөө бас одоо хідэн 9 эхлээд бид бүхэн маань хавртайгаа бас золгох мөдгөн дөхөөд дээ шүү дээ тийм ээ. За тэгээ энэ сайхан хурдан удмын угшилтай энэ сайхан одоо Уяаштын холбоо маань ямар хуу ажиллаж байна. Мөн Уяаштынхаа холбооныхоо одоо ололт амжилтууд 22 онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ талаар сайхан халуун дулаан бас яриа өрнүүлж өгөхгүй юу? За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн сар шинийн мэндийг төвшүүлье. За өнөөдөр энэ үйлдэл сайхан өнтөө орж хавртаа сайхан золголоо. Тэгээ мал сүрэг сайхан тарган малын ундны сас сайхан таарсан сайхан жил гарч байна. Тэгээ та бүхэнд Монголын нийт малчин ард түмэн нутгийн зон олондоо сар шинийн мэнд дамж хүргье. Баярын мэнд хүргье. За Монголынхаа бүх ард түмэн сар шинийн мэндийг дамжуулъя. Ингээд хүн чанар нэвтрүүлэг хийж байгаа та бүхний ажлын өндөр амжилт хүсэж одоо манай хүүгийн гэртээ сайхан бичлэг хийж байгаа маш их баярлж байна бид нар. Ингээд манай хүү сумын мянгат малчин болсон. Манай энэ гэр бүлийн хүн байна аймгийн алдарт уяачин. Ингээд манайхан элгэрэн камлан төрлөр төвш амгалан гэ сайхан амтарч байгаадаа баярлж байна. Олон том минь амар амгалан сайхан амтарцгаагаарай. Шинэ онд сайхан шинэлцгээгээрэй. Нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрээ өнөөдөр бид бүхэн сар шинийн баярын дугаараа дуутай, хууртай, ерөөлтэй, магтаалтай, инээдхүр баяр цэнгэлээр бас дүүрэн өнгөрөөж байна. Ирсэн зочдод дахин баяр хүргэе. Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчид та бүхэн бас бид бүхэнтэй хамт сар шинийхаа баярыг тэмдэглэн өнгөрөөж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр мэдээ сар шинийн баярыг бид бүхэн ерөөл магтаалгүйгээр төсөөлөх аргагүй. Өнөөдрийн сайхан өргөө гэрийг чимж одоо хайртай ижийн нэр сая сайхан одоо ихийн сайхан дуугаар бас Монголынхаа ард түмнийг мэлаалаа. Мөн одоо энэхүү сумын багийн одоо манай Төмөрбаатар магтаалч манаас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд бас таныг энэхүү сайхан магтаал ерөөл Монгол түмнээ бас ерөөж ивэж өгнө гэж хүсэж байна. Дорногов аймгийн Ихэд сумын Баян багийн нутаг Баян үзэд хайхны Ингээс нийт Монгол орны 408 ажиллаж амьдарч байгаа нийт малчид түмэндээ 17 дугаар жарны төмөр оржилийн сар шинийн мэндийг төвшүүлээд элгээрээ амгадан төрөлөөрөө төвшин амгадан мал сүн сүргэн түм түмээр өсөж хурдан хорцуулган ариг түрүү олонтой байх болтойг хүсэн өрөөё. За олон үе дамжин уламжлагдж ирсэн Монголын ард түмний цагаан сарын баярын мэндийг Догшин аян хотогтын нутгаас Монголын ард түмэндээ хүргэж байгаадаа маш их баяртай байна. Ингээ Монголынхаа бүх ард түмэн малчин та бүхэндээ сар шинийн мэндийг дахин хүргээд төрийн шагналт ардын уран зохиолч Шарвын сүрэн жүгийн шүлэг хөгжмийн зохиолч хайдвын сэргэлэнгийн хөгжим удмаараа жаргах өргөө гэдэг дуугаараа аюурья. Ихийн сүтэ цогам толсон аруун тунлагаа гарбинуудэ эрдэнэт нартан танар харсан амгалан цэнхэр тэнгэр юмахо өнди дүүрэн игшиг түгээсэн болор тунлагос минутэ хоми таттын дугаар амялсан бодлы мингэн уян юмахо
минуты цэжин дунд минь хөдөлтө эрдний алтан өлгийн юмахоо улусаар хосолсон ожим монгол нутаг минуты хөгжмарыг цогцолсон удмаар жарга хөргөө юмахоо хөгжмарыг цогцолсон удмаар жарга хөргөө юмахоо Нэгдүгээр суваг телевизээс бэлтгэн хүрэгдэг хүн чанар нэвтрүүлгийн сар шинийн баярын дугаар Дорноговь аймгийн их хөт сумын Баян багаас үргэлжлэн хүрсээр байна. Өнөөдрийн маань нэвтрүүлгийг чимж олон сайхан уран бүтээлчид аядуугаа өргөлөө. Мөн одоо энэхүү өнөөдөр энэ Малтны хотоос бид бүхэн нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. Малтны хотонд маань хүрэлцэн ирсэн эрхэм ижээ нар, аав нар тэр дундаа Монгол түмний одоо зохин нөөдөө уяачдын маань төлөөлөл энэхүү одоо бас гэрт хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд мэдээж манай Баян багийн маань ард иргэдийн төлөөлөлөөс хүрэлцэн ирсэн байгаа. Ийм сайхан өргөн дэлгэр сар шинийн баяр маань цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчид та бүхэнд хүрсээр байгаа. Тэгээд энд ирсэн буянтай ижээ нарын минь одоо ажил үйлс үргэлж бүтэмжтэй байх болтугай олон сайхан уран бүтээлч ирж ижээ нартаа зориулж сайханд аялгыг хүргэлээ. Дэлхийд дүүрэн бурхад байлаач дээлтэй таныг минь гүйцэхгүй сүүнэрцэн энгэрттан нэрхлэж сүслэн мөргий таныгаа өрлөг их минь буурал их минь үлми доортон сүгдий өрстөн өгөөмөр таныхаа хайранд өн мөнхөд жаргын өрстөн гэд ийм сайхан ижээ аавыгаа одоо тойруулсан суугаа гэр бүлд нь бас та бүхэндээ ижээ нартан зориулъя гэж бодож байна. Энэ сайхан уран бүтээлчдийн дуг ингээд бас бид бүхний хүндлэн хайрлаж авдаг олон сайхан хүмүүсийн нэг одоо аймгийн алдарт уяач Бачрал ах манаас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд Бачрал ах манаас энэхүү сайхан өдөр нутаг орныхондоо ах дүүдээ хайртай хүүхдүүддээ бас мэдлэгээ өргөхгүй юу гэж хүсэж байна. За Монголынхаа бүх ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлээд энд хүрсэн ирсэн одоо энэ гавьяат дуучин энэ соёлын тэргүүний ажилтсан хоёр дуучиндаа болон нэвтрүүлэгчтэй тэгээд энийг зохион байгуулж Бүрэн Баттай тэгээд та бүгдэд сар шинийн мэнд дэвшүүлье. Тэгээд ажлын өндөр амжилт эрүүл сайхан бүхнийг хүсье өрөөё. За энэ өдөр бас манай энэ хамгийн том хүү ирээд байна. Энэ сар шинийн энэ гэрлэгийн шинжилгээний юунд энэ манай бас гэр бүлийн хүн бас ирээд байна. Тэгээд одоо биднээс яхаа одоо энэ сар шинээ бас өргөн сар үрэтээ бас тэмдэглэдэг энэ үйл мал тарган бас цагаагаар сайхан үйл боллоо. Ирс нодноос тэгээд одоо бас манай энэ хавьч нь бас цаг сайхан болохоор мөр зөрөө идлээд бас өөрсөндөө энэ хамгаалан сайн байна. Тэгээ морч одоо баргжигд эдлгээнд орсон байх шиг байна. Тэгээд одоо сар шинийн ард дээр наадам гаруул тэгэл уралдана гэж бодцоож байна. Одоо нутгийнхаа ард түмэнд бас эрүүл аз жаргал сайхны хүсье сар шиндээ сайхан шинлээрэ гэж хүсье. За ингээд нийт Монголынхаа ард түмдээ сар шинийн халуун мэнд хүргээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Галдаагийн бүрд оржин шүлэг Бат Синдийн аялгау сөвдөн мөрөмөр ээжтэй дугаа хүндэтэн өргөё. Balchır bayhadım nammeğam Ölgün gücü büyüsün enriltin bile ta Oyha enderla Uste tölüda Usıcı
үлдсэн ичимний билээ та ирсэн сүгээрээ бидний амьдлсан ичи таньда архаж андуухан явхад минь намайга аргаж сургасан ачтан билээ та эдгүй хайраа хүүдээ зориулаа инхриж ирэхлүүлсэн ичимний билээ та ирсэн сүгээрээ бидний амьдлсан ичи таньда сүхүт мөрөйдөө жахан байхад минь намайга түшиж харсан буянтан мэдээ та инжин сэтгэлээ охиндоо зөөдсөн нарт заяасан ичимний мэдээ та зориулсан ирэх хорвоо хамтдаа түлдээ ирсэн сүгээрээ бидний амьдлсан ичи таньда сүхүт мөрөйдөө төвшин төмөн олон амгалан байж төрийн наадмаа бид хийдэг. Харин уяачид бол төрийн наадмын гол сүмэн байдаг. Үндэсний хурдан морины уралдаан гэдэг бол олон зууны тэртегээс уламжлагдан өвлөж ирсэн, өв дээдсийн ур ухаанаар бүтээгдэж боловсрч ирсэн үнэ эртний соёл юм. Үндэсний хурдан морины уралдааныг уламжлан авч өвлүүлэн хойч үедээ хүргэх зорилго бол уяач болгоны хамгийн эрхэм нандин зорилго байт юм а. Монгол эр хүн эрдэнэт хурдан хүлэг хоёр салшгүй холбоотой. Түүхийн олон зуун мянган жилийн тэд хамтдаа үлээсэн байдаг. Ингээд улсын, аймгийн, сумын алдарт уяачидтай адуун сүргийн бичээрээс хийсэн бичил ярилцлага үргэлжлүүлэн хүргье. Эрхэм үзэгчдээ сар шинийн баярын нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгэд өнөөдрийн маань нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид Дорногой аймгийн Ихт сумын Баян багаас бид бүхэн тэр дундаа Малчны хотоос хүргэж байгаадаа туйлын таатай байна. Яг энэ цаг мөчид бид бүхэн Дорногой аймгийн уяачтай холбооны удирдах зүйлийн гишүүд мөн уяачтайгаа уулзаад байна. Та бүхэн манаас энэ сайхан сар шинийн баяр наадмын өдөр цэнхэр дэлгэцээр үзэн суугаа эрхэм үзэгчтэй халуун мэндчилгээ хүргэн мөн мэндчилгээгээ өргөн төвшүүлэхгүй юу гэж хүсэж байна. Усан бар жилийн сар шинийн бэлэгцэн өдөр Монголын малчид уяачид нийт ард түмэндээ нэгдүгээр суглалын үедээ занжуулан сар шинийн мэндчилгээ төвшүүлж байна.
За сар шинийн энэ бэлэгцээ өдөр манай уяачид малчид энэ сайхан адуучны малчны хотноос мэдлж байгаадаа баяртай байна. За манай их эцэн бол хурдмаар уяачдын өлгийн нутгаа. Би уяачны хувьд одоо манай их эцэнд гоорстол төрсөн одоо ийм сонь түүхтэй өлгийн нутаг байдаг. За мөн нэгт уяачид адилж оргийн адилж Монгол улсын алдарт уяач Лутманкийн наран гэрэл Монгол улсын алдарт уяач Докторингийн лаасран гэмэт аймгийн алдарт уяач олнороо төрсөн гар ийм сайхан түүхтэй домогтой адуучны өлгийн нутаг юм аа. За та бүхэнд одоо би өөрийнхөө яныхаа түүхээс ярихад бол 92 онд өвгөний анхны даншигнааданд шинцэлсэний зээлдмэр дөрөвт оруулж Данзаар хвжаагийн 190 жилийн хойгоор зээлдмэр аргийн дөрөвт оруулж өвгөн утас хүрүүжийн 150 жилийн хойгоор харамсах зээлдмэр төрүүлж ийм гайхалтай сайхан нааджсэн түүх байдаг. Мөн түүнээс гадна 1995 оны улсын нааданд зээлдмэр 817 онд 83 2001 оны их хурдад борлогомоор 43-т оруулж ийм сайхан амжилт үзүүлж байсан түүх домог байдаг. Мөн миний хүү одоо өв цаглан жил мөр үйж сумын алдарт уяач адуучны тэмцээний олон удаагийн хор гадуучнаар тодорч өв залган адуучсан малын өвсөлийг хадгалж байна. Ээж одоо 87 оноос хойш би даажмаар үйсэн. Түүнээс хойш 2011 он хүртэл мөр үйсэн. Түүнээс хойш тасраад одоомоор үйхгүй. Хүүхдэр жаал нэг юм яаж байгаа. Манай ах トゥ нэр дандаа энэ хүн урд хаттын бооц. Тэгээд тэр зарим нь манай тайл. Тэгээд энэ зүрхшээ даах сонхор цагаан хавар манай ах トゥ нэр үйтэй. Шин орчоо сар шиндээ сайхан шинэлцгээр илгээж байгаа. Монголынхаа ард түмэнд шин сарын баярын мэндийг хүргье та бүхэндээ. Би Дорногов аймгийн Ихэд сумын Баянбагийн малчин уяач инх тогтох гэж юм байна. Өнөөдрийн сар шинийн босгон дээр энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаадаас баяртай байна. Нутгийнхаа уяач ах нар ах дүү найз нөхдөөгөө энэ нэвтрүүлэгт орж байгаад баяртай байна. Манай нутаг бол бас хурдаад дуу ураа алдартай сайхан нутаг тэгээд Боржигны нэрт уяач оргийн адилус гэж манай өвөө байгаа юм. Тэгэхээр одоо би бас өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж бас адуунд орж мөр үйж байгаадаа бас бахархалтай байна. Тэгээд нөө одоо насаараа мөр үйж олон жил мөр урдлаас оргийн адилус гэж Монголын тал нутгийн нэрт уяач юм байна да. Тэгээд өвөө манаас одоо насаараа мөр үйж хурдлуулахын хажуугаар төр нийгэмдээ насаараа ажиллаж өдөрт халбан ажил сум орон нутгийн сумын дараагаар завсаргүй 10 жил ажиллаж хөдөлмөрийн гавьяаны улаан түгий одонгоор шагнагдаж алтан гац одонгоор хошоо алтан гац одонтой ийм мундаг хүний үрээч төрсөндөө бас баяртай байдаг. Тэгэхээр та бүхэндээ нутгийнхаа малчид болоо уяачид та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Миний аав халтар гэдэг хүн байдаг. Миний адууны өсөл хуушин адууны хөшөлтэй би. Тэгээд бас нэгт уяач оргийн ажлыш гэдэг хүний хүргэн болсондоо бас тулих байтэй юм аа. Тэгээ бас ажлыш гэдэг хүний адуу бас байна. Миний хүү аймгийн сумын алдарт уяач Мөнхөйсгалан гэж бас мор үйдэг бас хүүхд байгаа. Тэгээд өшөө бас хүүхдүүд бас мор зөр үйж зөндөө үйж байна. Тэгээд сар шиндээ та нар сайхан шинэлэрэй гэж ирвэё. Тэгээд би 16 тагаас хойш мөр үйж
эхэлсэн. Тэгээ нэлээд айраг төрөө авсан. Сумынхаа нэрт уяачтай хамт морийг хөөж байлаа. За тэг жишээ нь хэлэхэд оргийн адил биш өвгөнтэй би 9 жил цог нэг уяант мор үйж байлаа. Дотмонхын Монгол улсын алдарсан уяас дотмонхын наран гэрэлтэй анх 16-тай хоёр осорн дахтай ирж тэр хүний зааварчилгаагаар үйж суунда түрүү 5-2-т оруулж анх уяахаа мөн нээж байлаа. Ингээд манай суунд бол одоо нэртэй сайхан уяачд олон байсан. Одоо оргийн адил биш гэдэг үг юм байлаа. Зэчмийн стоо гэдэг үг юм байлаа. Даштогийн халтар гэдэг үг юм байлаа. Миний одоо хоороо ах болох хүн. Ингээ манай ажлын атооны ухшил гэж одоо бүхлөختөн нэг ухшлын атоо энэ орон үеийн хэтэд байдаг. Ер нь илүүхийдээ орон үеийн хэмжээнд бол их тархсан. Тийм атоо байна. Лутмонхын наран гэрлийн атоо гэж бас атоо байна. Одоо сүүлийн 750 жилийн үед Монгол мөрн 2 оролдож 2 төрүүлж тэр байсан түүхтэй. За миний өөрийн атуу гэх юм бол энэ жалган гол ухшилтай эцэг талаараа их талаараа Сүхбаатарын уулын аралтай. Тийм атуу одоо би нэг 30 жил үр хөвгтөдтэйгээ хавж ариг төрөө авч байлаа. Жалган гол гэдэг чинь одоо уучнаар юм бол жинхэнэ боржигны вогн халтаатууны ухшил байдаг юм аа. Яагаад Сумынхаа нийт уяачд, Дорноговын нийт уяачд, Монгол Улсын нийт уяачд сар шинийн мэнд хүргэе. Наадамд сайхан наадаарай гэж ерөөйдөө. Намайг Дорноговын ихэд сум яриад Унагийн ан тамар гэдэг. За тэгээд гарч яваа усан бар жилдээ тэгээд Элгээрийн амгалан төрлөөрөө төвшөө амгалан сар шиндээ сайхан шинлээрээ тэгээд та бүхэндээ сар шинийн мэнд хүргье. Ер нь мэнд сайхан урдах сайхан даа юу ч юм тэгээд. За тэгээд сар шиндээ хичүүд Дорног хичүүдтэй ах トゥ нартай бүгдэнд нь сар шинийн мэнд хүргье. Тэгээд сайхан шинлээрээ. Хураа. За өнөөдөр ингээд энэ нэвтрүүлгийг хийж байгаа 1-р сувгийн телевизийн хамт олон болон аймгийн уяачдын холбооны тэргүүн Бүрэнбат найздаа болон энэ ирж дуу хоор өргөж байгаа энэ дуучдаа зориулаад энэ уяачд нутгийн уяачд энэ ах дүүнэр найз нөхөдтэй өрн цугларч энэ сайхан нэвтрүүлэгт орсонд нь маш их баярлалаа. За тэгээд Монголын нийт намайг таньдаг найз нөхөд 400-800 зогсдогоо нутгийн ах дүүнэр аав ээж хамаатан садан ах дүүнэртэй сар шинийн мэнд төвшүүлье. За тэлгүй ах уу хүн чанар нэвтрүүлгийн эрхэм зорилго үргэлж гэгээлэг сайхан зүйлийг үзэгч төмдөө өргөн барьж хэн нэгнийгээ баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оршдгоо. Энэ ч утгаараа та бүхнээрээ үнэхээр их бахархаж байна. Монгол төмний өв соёлыг тээж одоо хурдан удмын адуу хурдан удмын морь уяачдыг бэлтгэх гээд энэ Монголын одоо соёлыг түвээн дэлгэрүүлж яваа үе үеийн уяачдын төлөөлөл залуу одоо уяачдын төлөөлөл мөн одоо сумын алдарт уяач аймгийн алдарт уяач цугларсан хүмүүсийн маань өвөг дээд сүртэл энэхүү одоо уяачдын гэсэн энэ том алдар нэрийг бол өргөж авсан гавьяатнууд билээ. Яг энэ цаг мөчид та бүхэн маань үргэлж бид бүхэн Монгол хүний цэвэр чимтгий ноцлог чанараар хэн нэгэндээ баярлалаа. Сайхан урмын үгийг хэлэх нь тиймч одоо ховор байдаг. Тэгэхээр бид бүхэн үргэлж бие биедээ баярлаж явдаг шүү. Өөрт буй чадах зүйлээрээ бусдаа тусалдаг шүү гэд ийм сайхан нэгэн зоригтой, нэгэн санаатай, нэгэн өдөр Дорноговын аймгийнхаа Ихэд сумын Баян багаас гэрэл доржийнхаа гэр бүлд ирж Малчны хотоос үзэгчтэйгээ сар шинийн баярын дугаарыг бэлтгэж байгаа туйлын таатай байна. Мэдээж аливаа зүйлийг хийхэд олуула нийлж ээж аливаа
ажил үйлс бүтдэг. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж нийгэмд хүргэж энэ сайхан сар шинийн баярыг баяр дээр баяр нэмж уран бүтээлчдийг болоод нутгийн ард иргэдийг уяачдыг энэ сайхан нэгэн гэр бүлийг зорж ирж энэ одоо нэвтрүүлгийнхаа тол болгож байгаа Дорноговь аймгийн Уяачдын холбооны тэргүүн одоо Бүрэнбатыг энэхүү одоо нэвтрүүлгийг жаргаж энэ уяачдын сайн сайхан зүйлүүдийг ярьж энэ сайхан өдөр нутаг орон, эх орон, элгэн садан бүхий л хүмүүстэй халуун мэдлэгээ үлдээнүү хэмээн бид бүхний зүгээс нэвтрүүлгийн зүгээс хүсэж байна. За ингээд энэ сайхан сар шинийн өдөр бас сайхан ээжийнхаа төрсэн газрын нутаг усны яхан дүүс мөн аавынхаа цуг морь үйж явсан энэ сайхан уяачд аймгийн алдарт, сумын алдарт энэ сайхан уяачдтайгаа бас өнөөдөр уулзаж энэ сайхан хүн чанар нэвтрүүлгийн хамт олон манай одоо Малчны хотноос гэх сайхан нэвтрүүлгийг бэлдэж байгаад бас туйлын их баяртай байна. За тэгээ өнөөдөр нутгийн уул ус Баян хангаа бид бүгдийг түшиж явдаг. Аав ээжийнхаа нэрийг бас сайхан өндөрт өргөж явах юмсан гэж боддог. Тэгээ өнөөдөр энэ сайхан аав ээж уул усныхаа буянгаар бас өдий зэрэгтэй бас Дорноговь аймгийнхаа Удагтын урд морин спорт уяачтай холбооны тэргүүнийг 5 жил хийж байна. Тэгээ ингээд морь гэдэг бол одоо хүнийг сайхан авч явдаг. Үнэхээр моргүйгээр Монгол хүнийг төсөөлөхий аргагүй. Тэгээ удам өгшлийг бол одоо хүний өгшил, адууны өгшлийг бол худлаа хийж болдгоо. Өнөөдөр одоо миний ээж бол одоо Нанзлын Цэвэлмаа гэж хүн байсан. Одоо ах нь одоо шар алтар гэдэг манай Бачаргал ах сая ярьлаа. Үнэхээр хурдан удам адуутай хүн байсан. Аа маань одоо хүүхэд байхдаа оргийн айл биш гэдэг энэ сайхан боржигны нэр туяачи өргөмөл хөө болоод 3 сайхан охинтой болсон. Тэгээ өнөөдөр бас энэ үе урдмын залгаа сайхан ингээд өнөөдөр бас энэ морин дуртай, морины төлөө ингээд нутаг ус, уул усныхаа төлөө ингээд сайхан явж байгаадаа бас маш их талархаж байна. Тэгээ энэ сайхан уяачтай бас сайхан энэ сар шинийн өдөр бас ингээд уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгээ өнөөдөр сайхан энэ нэвтрүүлгийг бэлдсэн одоо энэ хатамдан зочилсон энэ гэрэл дорж гэдэг залуу бол одоо миний найз байгаа. Бид хоёр бол чуцуу залуучууд. Тэгээ өнөөдөр сайхан яагаад эндээс энэ нэвтрүүлгийг эхэлж бэлдэж байгаа юм гэхээр бас Дорноговийнхаа нарган урах зөв сайхан ихэд сумаас бэлдэж байгаа учир утгатай. Тэгээ өнөөдөр бас энд миний сайхан адууг найз маань марлаад харж хандаад энэ нутаг ус яг ээж маань энэ төрсэн Баян Үлжитийн ингэрт ингээд адуу маань байдаг. Би бас эндээ бас их талархаж явдаг. Онт тарган сайхан ордог. Үнэхээр сайхан одоо Баян хангаа. Тэгээ ингээд Баян хангаадаа маш их баярлж байна. Тэгээ өнөөдөр энэ нэвтрүүлгийг хийсэн бас ард зураглаач энэ одоо сайхан гавьяат дуучид энэ сайхан хүмүүс оролцсонд бас маш их баярлалаа. Тэгээд бүгдд нь эрүүл их хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө усан бар жилдээ бүгдээрээ эрүүл их төрлөөрөө төвшин амгалан илгээрээ инх амгалан уйд сойсон мордон хурдан унсан хүүхдүүд нь цаваа сэргэлэн байх болтугай. За маш их баярлалаа. Хура. За маш их баярлалаа та нартай. Нэвтрүүлгийн маань хүндэтгэн хүлээн авч нэвтрүүлгийн зочноор оролцож энэ сайхан нутаг орноосоо Монголынхаа онгон дагшин байгаль ийм сайхан өвлийн одоо бид бүхэн тэсгэм хүүтэнд байхад танаа нэг ингэр налаасан энэ сайхан одоо адуун сүрэг дээр энэ уяан дээр Малчны хотоос энэ сайхан нэвтрүүлгээ жаргаж байгаадаа туйлын таатай байна. Та бүгдийн минь үг бүр өрөөлөөр дүүрэн, үйлдэл бүрэн, буйнаар дүүрэн, өнөр жаргалтай, үлзий буянтай, сайн сайхан амьдрахын үлзийтэй өрөөлийг өөд нь өргөн төвшүүлье. Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээж жаргаж байна. Иргэн ууслаа дүр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөе. Зүрхшгүй сайхан сэтгэлийн хүн хүнээ хайрлаж амьдрий. Хүн чанараа дэвж явъя. Хүн чанараа дэвж явъя. Зүрхшгүй сайхан сэтгэлийн хүн хүнээ хайрлаж амьдрий. Хүн чанараа дэвж явъя. Хүн хүнээ хайрлаж амьдрий.